За сайн байцгаана уу оюутнуудаа. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Бизнесийн хилцэл хичээлийн хөтөлбөрийг та бүхэнд товч танилцуулъя. За энэ хичээлээр бидний өмнө тавигдаж буй зорилго маань суралцагчдад бизнесийн хилцэл хийхэд шаардлагатай тэр тухайн бэлтгэл ажлыг хийх, за хилцлийг зохион байгуулах, хилцлийн үед баримтлах стратегийг сонгох ийм ур чадварыг эзэмшүүлэхэд хичээлийн маань гол зорилго оршдог. За хичээлийн хувьд 7 хоног бүрийн бям гараг хуваар тавигдсан байгаа. Тэгэхээр бусад хичээлийн нэгэн адил цахимаар хичээл явагдаж байх үед бям гарагт багш видео лекцийг, бие даалтын удирдамжийг классрумд байршуулж явах болно. За энэ хичээл маань магистрийн ажил бичихгүй оюутнуудын судалж үздэг хичээл учраас тухайн хичээлийг судалж байгаа оюутнууд маань магистрийн төвшний заавал судлах хичээлүүдэд судлаад дуусчихсан байх юм шаардлага тавигддаг байгаа. За үнэлгээний хувьд бол 100 оноогоор үнэлэгдэнэ. Бид нэр явцын үед 2 удаагийн бие даалтыг хийж гүйцэтгэх нь, 1 удаагийн бие даалт маань борлуулалтын хилцэлтэй холбоотой бие даалт, 1 удаагийн бие даалт нь цалингийн хилцэлтэй холбоотой бие даалт байх болно. За улирлын эцсийн шалгалтын хувьд бол 30 оноогоор үнэлэгдэнэ. Гэхдээ эцсийн шалгалт маань та бүхний энэ хичээлтэй параллелаар орж байгаа төслийн менежментийн хичээл дээр хийгдэж буй төслийг чинь тодорхой сэдвүүдийн дагуу багш нь хилцлийн даалгавар өгөөд тэрүүгээрээ багштайгаа хилцэл хийж энэ хичээлийн эцсийн үр дүнг гаргах ёстой. За хичээлийн өмнө тавигдаж буй суралцахуун зорилттой үр дүнгуудын хувьд бол бид нэгдүгээрт хилцлийн зорилготой уялдаатайгаар хилцлийн багийг бүрдүүлэх, чиг үүргийг хуваарлах, хилцлийн стратеги, тактикийг тодорхойлох, хилцээр хийх боломжтой бүсийг тодорхойлох, хилцэлд хамгийн тохиромжтой тэр сайн хувилбарыг сонгох ийм ур чадваруудыг эзэмшинэ. За түүнээс гадна 2 төрлийн хилцлийн тухай бид дэлгэрүүлж үзэх учраас борлуулалтын хилцэл, цалингийн хилцэлтэй холбоотой суурь судалгаануудыг хийх, мэдээллийг нэгтгэж дүгнэх, хилцэлд бэлтгэх ийм ур чадварыг олж авна. За мөн яг хувь хүн талаасаа бол хилцлийн процесс дах сэтгэл зүйн хүчин зүйлүүдэд удирдах ийм бас чадварыг олж авах хэрэгтэй байгаа. За хичээлийн зохион байгуулалтын хувьд бизнес хилцлийн үндсэн асуудлуудыг мэдээж багш лекц хэлбэрээр та бүхэнд танилцуулна. За аль болох багш нь видео лекц байршуулад явна. За энэ үндсэн хичээлүүдээс гадна нэмэлт судалгааны ажлуудаас та бүхэн энэ хилцэлтэй холбоотой гол үндсэн ойлголтуудыг олж авах ёстой. Борлуулалтын болон цалингийн хилцлийн суурь судалгаа шинжилгээний материалуудыг нэгтгэх ийм бие даалтуудыг хийж гүйцэтгэнэ. За тэгээд улирлын төгсгөлд багуудын гүйцэтгсэн тэр төслийн менежмент хичээлээр гүйцэтгэж буй төслийн чинь хэсгээс багш нь тодорхой сэдвүүдийг сонгож аваад тэрнтэйгээ хамаарсан тийм хилцэл хийх даалгавруудыг семестрийн эцэст хийж гүйцэтгэж энэ хичээл маань хаагдах хэрэгтэй байгаа. За хичээлд ашиглах нээлттэй их сурвалжийн хувьд бол JSTOR, Science Direct, ResearchGate гэдэг энэ нээлттэй их сурвалжуудыг ашиглахаас гадна энэ хичээлтэй холбоотой кейсийн нэгдсэн санг бүрдүүлсэн ийм номыг багш нь классрум дээр байршуулна. За тэр номтой та бүхэн танилцах хэрэгтэй байна. За ингээд бүгдд нь амжилт хүсье.